Татвар төлөгчөөр бүртгүүлэх, татвараа тайлагнах, төлөх, татварын үйлчилгээг авахын тулд татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагатай. Хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлэх. Харын аймаг дүүрэг болон сум хороогоо сонгосны дараа регистрийн дугаар болон овог нэрээ оруулна. Үүний дараа гар утасны дугаар болон цахим шуудангийн хаягийг бичнэ. Бүртгүүлсэн утасны дугаар болон цахим шуудангийн хаягаар татварын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тухай бүртэнд авах юм. Эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ дараах сонголтуудаас харгалзах утгаар нь сонгож өгсөний дараа иргэний өмнөхний зураг татан оруулснаар хүсэлтийг илгээх боломжтой болно. Таны бүртгүүлсэн гар утасны дугаар болон цахим шууданд нэвтрэх нэр болон нууц үгийг илгээх юм. Нэвтрэх нэр болон нууц үгээрээ цахим тайлангийн систем буюу e-tax руу нэвтэрч тайлангаа илгээх, төлөлт хийх болон бусад татварын үйлчилгээг авах боломжтой.